За Сүхбаатар аймагт сум дундын анхан шатны шүүх, иргэний шүүх хуралдааныг нээснийг хэлээ. Өнөөдрийн шүүх хуралдаанаар хэд төмөр хувийн ажилласан байдал тогтоолохдгүй иргэний эргийг хянаа хэлцэнэ. Нарийн бичгийн даргаас эрсцийг илтгэхийг бусад оролцогч сууж. За шүүх хуралдааны нийтлэг журмыг танилцуулъя. Шүүх хуралдааны оролцогчид шүүхэд хандаж тайлбар мэдүүлэг өгөх үг хэлэхдээ суудлаасаа босно. Шүүх хуралдааны оролцогчид гар утасныхаа дуу гунтраа нь шүүх хуралдааны оролцогчид үг хэлэх асуултанд хариулахдаа толгой тохгүй, дохой зангаа хэвлэхгүй суудлаасаа босож хариулна. За шүүх хуралдааны оролцогчид шүүхийн шийдвэрийг уншиж сонсоход байлцсан. За нэхэмжлэгч төмөр хоёрыг тусчих биеийн байцаалтай танилцъя. За хаанхан үндсэн харьяат ба хаан төрсөн? Үндсэн харьяат. Тий. Хаан төрсөн? Сүхбаатар аймгийн Онгон сум. За Онгон сумын үндсэн харьяат хэдэн он төрсөн? 1965 оны 5 сарын 8. За хэдэн настай? Одоо 60 албаны насаар 60 гараад л явж байна. За 60 настай эрэгтэй ясунц? Даринга. Боловсрал? Дээд. Мэргэжил? Мал зүйч. За амбал хэдүүлээ амьдарч байна? Одоо амбал гуруулаа. За хаана оршин сууж байна? Баруурт сум 1-р аг. Гэрэн таав. За Ногоон хотхон гэдэг тийм ээ. За гэрэн таавны хэдий вэ? 4-ийн 40 тоот. 104-ийн 40 тоот. За хаана ямар ажил эрхэлж байна? Одоо Сүхбаатар соёл амралтын хүрээлэн орон нутгийн өмчтөв аж ахуйн тоолоос үйлдвэрийн газарт ажиллаж байгаа. Юу хийдэг? Хабын ажилтан. За Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл харилцан ажилтнаар ажиллаж байна. за ургийн ов. Ургийн овг сон. Эцгийн нэр. Хөдөрчлөө. Өөрийн чинь нэр. Төмөр үйг. За сууч. За шүүх хуралдааны бүрэлдэхүүн оролцогчийг зарлая. Өнөөдрийн иргэний шүүх хуралдааныг Сүхбаатар аймагт сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Болормоо бий даргалж шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Жамин Дөржиг оролцуулан хийж байна. Бүрэлдэхүүн оролцогчдоос хуулийн заасан үндслээр татгалзах хүн байна уу? Баггүй. За босож хариулна шүү. Алгаа. За хэргийн оролцогчийн эрх үүргийг тайлбарлая. Өнөөдрийн шүүх хуралдаанд хэд төмөр хоёрыг нэхэмжлэгчээр оролцож байна. Нэхэмжлэгч хүмбэл өөрийнхөө шүүхт гаргасан нэхэмжлийн шаардлага дэмжих, өөрчлөх, татгалзах, ихсгэх, багасгах эрхтэй. Мөн шүүх хуралдааны бүрэлдэхүүн оролцогчдын хуулийн заасан үндслээр татгалзах, шүүхэд хандаж санал хүсэлт авах, нотлох хуримд гаргаж өгөх, шүүхэд үнэн зөв тайлбар мэдүүлэг өгөх, нотлох хуримтыг шинжилэн судлахад оролцох, шүүхээс гарах шийдвэрийг зөвшөөрөл давзаалт гомдол гаргах, шүүхийн шийдвэрийг өөрийн биеэр хүлээж авах үүрэгтэй. Эрх үүргээ ойлгосноо? За босч байгаа. Ойлгосон. За шүүх хуралдаанаар хэрэг хилцэж эхлэхээс өмнө шүүхэд хандаж гаргаж өгөх бичгийн нотлох хором санал хүсэлт байна уу? Тийм байхгүй наа. За байх бол нэхэмжлэгчийн нэхэмжлийн шаардлагыг уншиж танилцуулъя. За төмөр хоёрын миний бие 88 оны 7 сарын 15-наас 91 оны 7 сарын 8-ны хүртэл Түвшин ширээ сумын мөнх мандлын нэгдэлд ерөнхий зоотехникчээр 91 оны 7 сарын 7-ны өдрөөс 94 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Түвшин ширээ сумын мал эмнэлэгт үржлийн юунд гэж аа? Үржлийн алуу гэж байгаа. За үржлийн албанд мал зүйчээр ажилласан. Энэ бүгд хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байгаа боловч тосон багаар бичсэн бичлэлтийн зарим нэг нь алдаатай байна гэсэн үндслээр архивын лавлгаа авч шүүхээр баталгаажуул гэсэн. Архивын лавлгаа авахд зарим жилийн саруудын дутуу цалингийн цэсэнд миний нэр байгаа боловч цэсний мөнгөн дүнтэй арын хэсэгт нь урагдаж байхгүй болсон гэх зэрэгээр саруудын дутуу гарч байна. Ийм тухайн Түвшин ширээ сумын мөнх мандлын нэгдэлт харт болон сумын мал эмнэлгийн үржлийн албанд мал зүйчээр ажиллаж байсныг нотлох архивын лавлгаа хөдөлмөрийн дэвтрийн тэмдэглэл хөдөлмөрийн үзэлгээр улсын байр загчийн баталгаажуулсан тэмдэглэл түүний мэдүүлэг зэргийг үндэслэн за 88 оны 7 сарын 15-наас 91 оны 7 сарын 8-ны хүртэл хугацаанд Түвшин ширээ сумын мөнх мандлын нэгдэлт ерөнхий зоотехникчээр 91 оны 7 сарын 7-наас 94 оны дуустал Түвшин ширээ сумын мал эмнэлэгт
Үржлийн албанд мал зүйчээр тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэсэн ийм нэхэмжлийн шаардлагыг гаргасан байна. Энэ шаардлагаа дэмжиж байгаа юу? Нэхэмжлийн шаардлагаа дэмжиж байгаа. За шаардлагатай холбогдуулаад тайлбарыг хэдээс хэдэн онд яг хаана юу хийж ирсэн, юу хийж ирсэн. За төмөр үг миний биеийн 1988 оны 7 сарын 1-нд хөдөөжихөн дээд сургуулийг тухайн зоо техник гэдэг мэргэжлэр төгсөөд шууд Сүхбаатар аймаг руу хуваарлагдсан байдаг. Аймгийн хөдөөжихөн удирдах газар дээр ирээд тэр үеч нь шууд томилтын дагуу ирээд уулздаг. Тэгээд наадмын дараа ирээд томилтоо авгасаа. Тэгээ 14 хоногийн чөлөө өгдөг байсан. Төгссөний дараа. Тэгээ ингээ наадмын дараа 14-нд ирээд 15-нд Сүхбаатар аймгийн Төвшинширээ сувын Мөнхөнлай нэгдлийн ерөнхий зоо техник гэдэг албан тушаалд томилогдож очсон. Ингээд нэгдлийн ерөнхий зоо техникчээр ажиллаж байгаад өмч хувьчил явагдаж 1991 оны 7 сарын 7-нд Мөнхөнлай нэгдэл тарсан. Эндээсээ шууд тухайн үед нэгдэл мэргэжнэр ажиллаж байсан. Би ч нөө сум нэгдлийнх гэж явж байсан. Сумыч хариуцдаг, нэгдлээч хариуцдаг байсан. Тэгээ шууд улсын мал эмнэлэг үржлийн албан руу шилжээд 91 оны 7 сарын 7-ноос сумын мал эмнэлэг үржлийн албаны ерөнхий мал зүйч буюу зоо техникчээр ингэж 94 он дуустал ажилласан. 94 он дуустал ажилласан гэдэг нь бол яг хөдөлмөрийн дэвтэр үндсэндээ 94 оны 12 сарын 31-нээр дуусгар болсон, хаагдсан. 95 оноос нийгмийн даатгалын хууль хэрэгжээд нийгмийн даатгалын дэвтэр бичдэг болсон учраас тэрний өмнөх энэ хөдөлмөрийн дэвтэрээр бичсэн энэ ажилласан жилийг л одоо баталгаажуулах гэж ингэ шүүхт нэхэмжил гаргасан байгаа. Тэгээд нийгмийн даатгалын хэлцэст одоо тухайн үеийн нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байсан хүн нь энийг хөдөлмөрийн дэвтрийг одоо хаахтаа ингэж шалгаад миний ажилласан жилийг 6 жил 5 сар 30 хоног гэд баталгаажуулсан байдаг. Дараа нь хөдөлмөрийн улсын үйлчлэг гэж явагдаад хөдөлмөрийн байцаагч нь мөн одоо энэ дэвтрийг хянан баталгаажуулаад ингээд энэ дээр баталгаажуулсан байдаг. Тэгээд нийгмийн даатгалтын гэлцээр очихоор юу гэж нэг бол үзгэн балаар бичсэнийг досон балаар бичсэн байна гэдэг ийм зөрчил байна гэж байгаа. Тэр нь тушаалаа садлж бичих хэрэгтэй байсны бичээгүй нэгтгэхэд бичсэн байна ч гэдэг юм. Ийм зөрчлүүд байгаа учраас одоо шүүхээр баталгаажуул гэж ингэж зөвлөсөн. Тийм учраас одоо ингээд архиваас одоо альсан жилийнхаа лавлгааг гаргуулсан. Архивын лавлгаа маань яг бүтэн гарч ирэхгүй байна лээ. Яагаад гэвэл олон жил болсон тэр нөө цалингийн зэснийхэн цааснууд нөө сэмрээд ингээ урагдцсан. Тэгээ мөнгөтэй гисгүүд нь ингээд баг тасраад алгуулсан. Ийм байх шээ. Нэр нь байгаа мөртлөө ингээд арийнхын гисгүүд нь байх болсон. Ийм учраас сарууд нь бол дутуу гарч ирж байна. Тэгээд ямар ч байсан одоо шүүхээр одоо ингэж баталгаажуулъя гэж ингэж хандсан юм аа. Миний хувьд бол Төвшинширээ сум 1988 оны 7 сарын 15-наас хойш одоо үндсэндээ тасралтгүй тэр сумд ажиллаж амьдэрсэн ийм хүн байгаа. Тэгээд энийг нотлохоор бас надтай нэгдэлд хамт ажиллаж байсан намайг тэнд ажиллаж байсан сайн мэдэх хоёр хүнийг бас гэрчээр асууж өгнө үү гэсэн ийм хүсэлт гаргаж шүүх бас миний энэ хүсэлтийг одоо ингэ шийдвэрлсэн байгаа. За ерөнхий юу л ийм л байна та. За 91 оны 7 сарын 8-наас хаана ажилласан гинэ? Одоо Сумын мал эмнэлэг үржлийн алав гэж байгуулагдсан. Үржлийн алав нь хуучин тусдаа нэгдэл дээр байсан байхгүй юу? Тэгээ нэгдэл тарангууд Сумын мал эмнэлгийн дасаг нь Сумын мал эмнэлэг үржлийн алав болоод тэгээ бид нар шууд ингээд мал эмнэлэг дээр хариулагдаад ингээд явдаг болсон. Үржлийн алба болоод үржлийн албандаа хариулагдаагүй юм уу? Үржлийн алба гэдэг нь Сумын мал эмнэлэгтэйгээ нийлцөг байгуулагдсан байна. За сумын мал аж ахуй үржлийн алба. Сумын мал эмнэлэг үржлийн алба. За мал аж ахуй үржлийн алба, сумын мал эмнэлэг хоёр нэгдсэн юм уу? Тэ одоо үржлийн алба гэдэг нь яг хуу
нэгдэл дээр ерөнхий зоо техникч, үржлийн хариуцсан зоо техникч гэж хоёр зоо техникч байсан байхгүй юу? Нэгдэл дээр. Тэгээ нэгдэл харангуй тэр хоёр нь мал эмнэлэг рүү ороод суын мал эмнэлгийн дасган суын мал эмнэлэг үржлийн алба гэдэг нэртэй болоод тэгээд бид тэндээ хариалагдаад явсан юм байна. Тэр мал эмнэлэгт юу болсон гинэ? Суын мал эмнэлэг үржлийн албаны мал зүйч. Мал зүйчээр 94 хоног дуустал ажилласан юм уу? Тий 94 он дуустал ажилласан. За хатас зэрэг цугларсан баталгаарамтыг шинжилгээ судлаа. Шинжлэх ухааны нөхцөлчийн шүүх гаргасан нэхэмжил байна. Иргэний үнэмлэхний хуулбар байна. За тэмдэгтийн ор хэмжээнд 70,200 төгрөг төлсөн баримт байна. За 88 оны 8 сараас эхлээд 88, 89, 90, 91, 92 оныг дуустал. За 92, 93, 94 оныг дуустал. Ажиллаж байсан цалингийн лавлгаан төмөр хөргийн. За төвшин ширээ сумын мөнх манлайн нэгдэлт 81-ээс 91 онуудад захиргаа аж ахуйд ажиллаж байсан төмөр хөргийн цалингч хсаал гэсэн байна. За 91-ээс 92 онуудад ажиллаж мал эмнэлэгт ажиллаж байсан төмөр хөргийн цалин гэсэн байна. За 93, 94 онуудад мал эмнэлэгт ажиллаж байсан төмөр хөргийн цалин гэдэг байна. Тэнгүүд энэ нөгөө мал аж ахуй үржлийн алба, мал эмнэлэг хоёр нэгдсэн гэсэн тий. Тэгээ яг нэгдсэн нэр нь юу байсан юм байгуулгын? Гэхдээ Түшин ширээ сумын мал эмнэлэг үржлийн алба гэж нэртэй байсан. Тэгээд мал эмнэлэг гэж яваад ирсэн юм байна. За хөдөлмөрийн дэвтэр байна. Хөдөлмөрийн дэвтэр болохоор 88 оны 6 сарын 30-ны өдөр нээсэн дэвтэр байна. Ингээд 83 оны 9 сарын 1-ний өдөр хөдөө аж ахуйн дэд сургуулийн зов техникчийн ангид оюут нар элсүүлсэн. За 88 оны 7 сарын 1 хөдөө аж ахуйн дэд сургуулийн зов техникч мэргэжлэр төгссөн байна. За 7 сарын 15-наас Түшин ширээ сумын мөнх манлайн нэгдлийн ерөнхий зов техникчээр танилв. За 88 оны 7 сарын 16 ийм хоёр бичлэлттэй юм байна. За 91 оны 7 сарын 7-ны өдөр мөн эмнэлгийн алуу улсын мал эмнэлгийн газар шилжиж байгаатай холбогдуулан сум нэгдлийн зоо техникийн албанаас чөлөөлж сумын захиргааны мэдл шилжүүллээ гэсэн байна. За 94 оны 12 сарын 31 нийгмийн даатгалын шин тэмдэгтэр хөтлөгдөх болсон тул хөдөлмөрийн дэвтрийг хааваа гэсэн. За энд болохоор ажлын газрын өмнөх цэргийн 88 оны цэрэгт ирсэн 87 оны 6 сарын 22-ны өдөр За энэ ямар учиртай нэг жил цэргийн алба хаасан юм уу? Бидний байх үед нэг 3-4 жилийн хугацаанд нэг ийм оюутнуудыг нөө бэлтгэл офицероор төгсгдөх болсон. За 2 жил онлын хичээл заагаад өөрөө цэргийн тусгай бэлтгэлд онлын хичээл заагаад 45 хоног буюу сар карантинлаад биеэр алба хаана гэсэн үг цэргийн ангид. за Тэгээ бэлтгэл офицероор халагддаг.
Оюутан байхдаа юм. Тий, оюутан байхдаа. Өөрөө л одооны оюутан цэргээс ялгаатай нь бол онлайн хичээл заадаг. За. Тэгээд тусгай мэрэгчлэр төгсгдөг гэсэн. Тэр мэрэгжлийн дугаар нь 57 гэдэг нь тусгай мэрэгчл гэсэн. За гэрч асуулах хүсэлт байна. Нэгний эрг үүсгэсэн шүүхийн ажиллагааны баримтууд байна. За шүүхийн ажиллагааны баримтууд байна. Гэрч бат сайхан ичүү хортой намын мэдээлэг байна. За зэрэг нат баримтуудыг шинжилэн судлаа. За өөр нэмж хэлэх зүйл байна уу? Шүүх хурал завсарлахаас өмнө шүүхт хандаж хэлэх зүйл байна уу? Тэгээд энэ хөдөлмөрийн улсын байцаагчийн хянан баталгаажуулснаар 6 жил 5 сар 30 хоног гэж байгаа. 30 хоног гэдэг нь миний түрүүний хэлдэг нөгөө 7 сарын 1-ээс ингээд миний бүх юмуд юун дээр аймгийн хөдөө аж ахуйн удирдах газар дээр хүрээд ирдэг. Тэгээ эрэнгүүд уулзсангууд 14 хоног явуулдаг. Төгсөөд тэр хооронд хугацааг ажилласнаар ингэж энэ дээр тооцоод 30 хоног гэж тайсан байна лээ. Тэгээд наадмын дараа ирээд шууд томилтойгоо явдаг. Ийм л тогтолцоотой байсан. За яг нь шүүх бол тэр одоо хөдөлмөрийн дэвтрийн төд хоног гэдгийг баталгаажуулдаг газар биш. Тэрийг тогтоохгүй. А зөвхөн одоо хизээнээс эхлээд хизээ хаана юу хийжсэн энэ үйл баримтыг л шүүх тогтооно. А түүнээс биш одоо наадхан дээр чи бичснийг давхар баталгаажуулаад төд хоног шүү, 1 хоног шүү, 2 хоног шүү, 6 жил шүү, 10 хоног шүү гэдгийг бол шүүх тогтоохгүй. Тэр үед би ойлгож байна. Тий. Ер нь бол учир нь бол тийм шүү л гэж байна. За шүүх хуралдаанд төр завсарлыг дахин үргэлжлэн шүүхийн шийдвэрийг уншин сонсох нь хуралдааны таймаас түр